Зя сайн байцгаана уу залуусаа. За Children of Anika YouTube сувгаас за маш удаан хугацаанд бичлэг хийхгүй байсаар эргэн ирж байгаад үнэхээр их баяртай байна. За манай сувгийн үзэгчдийн ихэнх дуртай цуврал бол одоо One Piece цуврал. За тэр дундаа яг та бүгд анзаарч ирсэн бол би хизээч Тэрсэн малгайтын далайн дэрэмчдийн багийнхны талаар ярилцаж байгаагүй. Харин саяхан болсон Elbaf-ийн аркийн үеэр бид бүгдээд одоо саяхан Брүүкийн одоо өмнөх амьдрал, Брүүкийн одоо толгой дээр байгаа энэхүү сорив. За тэгтээ амьд байхдаа цуурсан одоо гавал, за сорив гэх үү, цуурсан гавал гэх үү аль нь ч байсан болно. Ямар ч байсан энэ бүх зүйлийн утга учир бидэнд яг танилцуулж өгсөн байна. За харин Брүүк бол 90 жилийн өмнө Сперия хэмээх нэртэй эзэнт хүрэн төрсэн энгийн нэгэн хүүгийн дүрийг энэхүү цохолд гарч ирж байна. Харин бусад дэрсэн малгайтын далайн дээрэмчдтэй харьцуулахад Брүүкийн хүүхэд нас бол асар ядуу бөгөөд тарчигхан өссөн учраас за түүний аав ээж болон түүний ахын дүүс нь бүгдээрээ өлсгөлөнгөөс болж нас барсан гэсэн үг. За харин интернет ертөнцийг бас нэгэн шуугуулж байгаа зүйл юу вэ гэхээр за Брүүк бол хогийн цэг дээрээс энэ чөтгөрийн жимсний хүчээ олж авсан гэсэн нэг тийм ганц хоёр рил ганц хоёр теори нэг Reddit-ийн YouTube дээр үзэхээр ингээ нэг тийм сөхөж өгöd байгаа нэг юмнуудтай би таарсан. За яагаад хүмүүс ингэж яриад байгаа вэ гэхээр хүмүүс одоо ерөөхдөө Брүүкийн гэр бүл нь өлсгөлөнгөөс болоод үхсэн болохоор за тийм учраас Брүүк ч гэсэн ер нь энэ хугацаанд олдож байсан бүх зүйлийг ийдсэн. Тэгээ өөрийн мэдлгүй нэгэн төрлийн чөтгөрийн жимс идсэн. Тэгээд хамгийн анх удаа үхээд амьдсан үе нь энэ үед байсан болов гэж одоо интернетээр рилүүд айгүйх яваад байгаа юм. За тэгэхээр үгүй дээ үгүй энэ одоогийн бид бүгдэд гарга. За одооно ми хэмэх нэртэй одоодох гээд заалбаар уншиж буй фануудаа буруу зүглөө явуулдаг нэг тийм нэг зөвүүн юм байдаг шүү дээ. Нэг тиймэрхүү юм болж таарад байгаа л да. Хэрвээ Brooklyn Flashback-ийг бид нар мөн илүү тийм гүнээр санах юм бол за энэхүү одоо Yomi no Mi хэмэх нэртэй чөтгөрийн жимсийг бол Brooke далайн дээрэмчин болсон хойно идсэн. За тэгээд тэдний хөлгийнхэн бол үхсний дараа тэдний одоо өөрийнх нь үндсэн махан биеийн үхсний дараа энэхүү чөтгөрийн жимс хамгийн анх удаага итгэвцэн гэж зарлж өгдөг. За үргэлжлүүлэн Брукийн түүх рүү ороход. За тэрвэр 11 настай байхдаа энэхүү арлын за сургууль сурдаг хүүхдүүд төр нууцаар очиод хөгжим тоглож байгаа. Яаж хөгжим залгуулж байгааг нь харж за тэрхүү хүүхдүүдийн хэрхэн хөгжим тоглож байгааг зүгээр л нууцаар харж хөгжим тоглож сурсан байдаг. Харин яг энэхүү өдөр нь за Брук маань энэ хогийн цэг дээр очиод за ямар ч хамаагүй хог, утас, тэг ямар нэгэн шил мэл янз бүрийн юмыг нэгтгэнгүүтээ өөрөө өөртөө анх хийл хөгжмийг зохиож одоо хогийн цэг дээр хийл хөгжмийг тоглож байх үедээ нэгэн эрхэмтэй таарж байгаа. За тэрхүү хүн бол Принц Рювен хэмээх нэртэй за шинэхэн дүр гарч ирж байна. За Рювен бол Сперия хэмээх нэртэй эзэнт гүрний одоо хунтайж бөгөөд харин Рювен хэмээх нэртэй энэхүү шинэхэн арал маань өөрөө Вестблүүд байрлах бас нэгэн тийм нууцлаг арлыг үл зохимжтой байна. За түүхийн хувьд бол ер нь одоо One Piece арлууч нэг юмар айгуу дагнчсан арал байгаад байдаг. Энэхүү арлын хувьд бол хөгжмийн зэвсэг зохион бүтээдэг газар болон шинэ төрлийн хөгжим зохиодог одоо арал гэдгээр алдардаг гэсэн үг. Харин хунтайж Рювний хувьд бол Бруктэй танилцаа за одоо сонсоод Брукийн тоглож буй хөгжмийг сонсоод ямар сонирхолтой хөгжим бэ? Ямар муухай хөгтөд дуу вэ хэмээх нэртэйгэр ингээд гайхаж ингэж харсан баг. Тэгснээ яг энэ үед нь болохоор Рювн хэмээх энэхүү хунтайж маань өөрөө дөнгөж 2хан настай гэж бидэнд танилцуулж байгаа юм бас их сонирхолтой. 2 настай одоо дүр мөртлөө маш том биетийн дүр. Тэгсээр нэ ярьж чаддаг, хөгжим ойлгож чаддаг. Дээр нэмээд Бруктэй найзууд болсон байгааг нь харах юм бол бас сонирхолтой ч юм уу тийм жоохон тийм юр бусын дүр надад санагдсан. За тэгээ мөнөх хоёр маань бол одоо ингээд найзууд болоод одоо Брук маань хүртэл одоо түүнийг Big Bro гэж дууддаг болсон байгаа юм. За тэгээ тэр хоёрын найзууд одоо үүндээс эхлээд Брук одоо өөрийнхөө гэртээ байгаа бүхэл зүйлээрээ дайлаад тэр хүнд одоо хоол хийж өгсөн юм нь өөрөө одоо царцаа болон мэлхийний шүлэн дээр нэмээд саяхан усан цэргийн хөлөг онгосноос хулгайлсан баг зэрэг карри аваад дээр нэмэнгүүтээ маш тийм сонирхолтой шүл хийсэн баг юм. За тэгээ хунтайж рүүний хувьд бол за өөрийнхөө одоо амьдралынхын турш идэж байсан хоолнуудаа ямар гоё тансаг хоол иддэг вэ? Гэтэл энд идэж байгаа хоол зүгээр л нэг царцаа болон мэлхийн шүл учраас арай хийж л үнийг идээд тэгээ Брук идэж буй зүйлийг харах гайхаад Спериад ийм зүйлийг иддэг хүн байдаг хэрэг. Тэгтэл би үүнийг хүртэж байгаа гэдэгт үнэхээр их баяртай байна гэж хэлээд энэхүү шүлийг одоо дуустал нь идсэн баг юм. За тэгээ үүнээс хойш өдөр бүр л Рювен болон Брук хоёр одоо уулзалдаж ямар нэгэн сонирхолтой зүйл хамтын за тамхи татах ч юм уу эсвэл арх уух ч юм уу ямар нэгэн тийм их сонирхолтой тийм чөлөөтэй зүйлсийг энэ хоёр хамтдаа зүг хийгээл өдөр хоног ер нь маш хурдтай өнгөрсөн баг. Харин нэг өдөр юу болсон бэ гэхээр манай Брукийн хувьд бол за баригдсан. За юунаас болж баригдсан бэ гэхээр за хөлөг онгоцон дээрээс нь одоо карри хулгайлсан байсан.
гэж бодож байсан боловч эсрэгээрээ жоохон өөр юм болсон баг. За яг энэхүү газар нь өөрөө Мовлон хэмээх нэртэй гэр бүлийнхэн одоо харт тамхины бизнес маягийн юм л хийдэг байсан юм шиг байгаа. За тэгээд Навигийнхан буюу усан цэргийнхэн бол одоо түүнийг энэ харт тамхины одоо үйл ажиллагаанд оролцдог, нэг сүлжээнд нь хамтдаа оролцдог тийм хүүхэд байгаа. Тийм ч учраас тодорхой хэмжээний мэдээлэл түүнээс салгаж аавна гэж хэлээд одоо түүнийг нэвширтлэнүүдэд бараг л үхэхийн наахан авъятсан баг. Харин усан цэргийнхэн бандсан нүүрэндээ ч юм уу за Брукийг одоо андуурч барьснаас болоод за түүний амыг ер нь нэг мөсөн таглах хэрэгтэй. Тийм учраас энэ хүүхдийг нэг мөсөн цааш нь харуулъя гэсэн шийдвэр төрсэн байтал гинт тэр юу н хунтайж цаанаас гарч ирээд за Брукийг ирж аварсан баг. Тэгээд түүнд одоо хандаж хэлэн за ингээд би энэ бүх хугацаанд чамд өөрийнхөө үнэн төрхийг илчлэегүй гэдэгт үнэхээр их уучлаарай. Би бол яг үнд энэ одоо улсын хунтайч нарын нэг байгаа. Тэгэхээр Дрю нь хунтаж одоо бүхэл үнэнээ хэлсний дараа за энэ бол миний хамгийн хайртай одоо хөгжимчин байгаамаа. Одоо хэдүүлээ түүнийг бол сайн асарч хамгаална. Түүнд ямар нэгэн хөгжмийн зэмсэг өг. Тэгээд ямар нэг байдлаар түүнийг сургууль сурах гэх зэрэгээр одоо энэхүү хүүг өөрийнхөө халамжинд аваад за тэгээд ямар нэгэн байдлаар одоо энэ манай Брук маань ямар ч гэсэн хөгжмийн боловсрол эзэмшихэр болсон байгаа гэдэг нь маш тийм таатай хэсэг гарч ирнэ. За энэ үед бид нарт нэгэн сонирхолтой дүрийг бас танилцуулж байгаа юм. За Ахмад Кандели хэмээх нэртэй дүр гарч ирнэ гэсэн. За Канделигийн хувьд бол эмэгтэй дүр маш үзэсгэлэнтэй. Тэгээд энэхүү Сперия хэмээх нэртэй эзэнт гүрний одоо хамгаалтын хэсгийн ахлах. За харин Брукийн хүүхэд нас бол үүгээр ерөөхдөө дуусаж байна. За өдрийн цагт хичээлдээ суугаад оройн цагт Канли одоо хадагтайгаар сэлмийн бэлтгэл хийлгэж одоо сэлмийн урлаг сурсан байгаад байгаа. За ер нь бол Брукийн хэрэглээд байдаг сэлмийн техникийг ер нь энд сурсан одоо энэхүү техникийн гол мастер нь Кандели хэмээх нэртэй энэхүү эрхэм болох нь. Харин түүний насанд хүрсэн яг энэхүү үеэс эхсүүлээ биднэрт нэг зүр гарч ирж байгаа нь. За гүнж шүри хэмээх нэртэй дүр гарч ирнэ гэсэн үг. Харин Брукийн хувьд бол одоо принцесс Рювен буюу одоо хунтайч Рювний хувьд хизээж төлж барахааргүй үнэхээр их өртөө болсон гэдгийг мэд. Тийм ч учраас одоо түүний охиныг одоо өсгөхөд бол маш том хувь нэмэр оруулсан. За тэгээ манга нэг уншиж буй хүмүүст бол энэ хөх хэсгүүд бол жоохон эмх замбраагүй харагдчихж магадгүй. Харин яг юу болсон бэ гэхээр за яг энэхүү үед бол одоо Капитан Кандли хэмээх нэртэй энэхүү бүсгүүтэй за Рювен хэмээх нэртэй энэ улсын хунтайч хоёр суусан байгаа юм байна. Тэгээ түүний аав ээж хоёр нь за энэ Шүригийн одоо аав ээж нь энэхүү хүмүүс болж таарад Шүри болохоор энэхүү хаант улсын одоо удам залгах гүнжин болсон гэх юм. Харин Шүригийн хувьд бол за энэ хоёрын ерөөдөө яриа тэгээд ер нь бол Брукийг маш их хүндэлдэг. За тэгээ Бруктэй нэг өдөр бүр гэрлэхийг хүсэж байгаа талаараа хүртэл хуваалцсан байдаг. Харин Брукийн хувьд бол энэхүү саналаас нь үргэлж татгалздаг. Тэгээ тэрхүү хоёрын одоо өнгөрүүлж буй цаг хугацаа бол маш үнцэнтэй, маш их тийм аз жаргалтай зүйлс хамтдаа хийдэг байсан гэдэг нь энд гарч буй маш цөөхөн хуудасууд гарч ирж байгаа хэсгүүдээс анзаарагдах баг. Харин миний бодлоор бол энэхүү хэсэгт бол нэг тийм сонирхолтой хэсэг гарч ирж байгаа гэсэн. За шүрийг ерөөдөө нэлийн бага байхад нь одоо түрүүний яриад байсан Мормон хэмээх нэртэй. За нэг мафийн бүлэгдэл ерөнхийдөө бол нэг тийм харт тамхины операшн явуулдаг газар байсан шүү дээ. За тэрхүү одоо мафийн бүлэглэл ерөнхийдөө яасан бэ гэхээр за Спериогийн одоо эзэнт гүрэн лөө нэг удаа дайралт хийгээд бүр хааны гэр бүлийг хөнөөхөөр завдаж бүр портод аваад ороод ирсэн гэсэн. За энэхүү дайралтын дараагаар юу болсон гэхээр манай түрүүний яриад байсан Канли болон Брук хоёр одоо Swift Slash хэмээх нэртэй техникээр за тэнд байгаа бүх далайн дээрэмчдийг унгаасан юм байна. Харин шүүрийг 15 хүрэх үед нь юу болсон бэ гэхээр за Sperria хэмээх нэртэй энэхүү эзэнт гүрэнд ингээд маш сонирхолтой эсвэл тийм нууцлаг нэгэн хортой утаа одоо тэрхүү эзэнт гүрнийг тэр чигт нь бүрхээд авчихсан. Түүнээс болоод яасан бэ гэхээр энэхүү одоо хортой манан нь өөрөө тэр хавьд байгаа одоо нутгийн иргэдийнх нь уушгийг нь маш их хордуулад тэрнээс болоод ихэнх иргэд нь үхсэн байгаа юм. За энэхүү одоо утаат манангаас болж одоо үхсэн бас нэгэн хүмүүсийн нэг нь хэн бэ гэхээр энэ Кандели хэмээх нэртэй энэхүү Брукийн багш тэгээ шүригийн ээж тэгээ хааны одоо хамгаалтын цэргийн одоо торгон цэргийнх нь бүр жанжин хүн байсан гэсэн үг шүү дээ. За түүгээр зогсохгүй Спериаг одоо эзэнт гүрний одоо маш их одоо эдийн засгийг эргэлдүүлж өгдөг юм юу гэсэн гэхээр тэдний арлынхаа хөгжим хийдэг хүмүүс байсан. За тэгтэл энд ямар ч хөгжим хийх боломжгүй болгоод ихэнх хөгжим нь одоо ийм энэхүү утаанаас болоод ийм ялзрал гих зүйл болоо хөгжмүүд нь одоо хөгжим хийх боломжгүй болсон гэсэн үг. За тэгээд эдний эзэнт гүрнийхэн жил болгон одоо дэлхийн засгийн газарт өгдөг татвар болох Heavenly Tribute хэмээх нэртэй зүйл байдаг. За ер нь дэлхийн засгийн газрын улс орнуудын бүхэл улс орнууд төлдөг тийм татвар байд. Тэгтэл энэ жил юу болсон бэ гэхээр энэхүү гай гамшигын улмаас бол тэд нар энэхүү одоо Heavenly Tribute-ийг төлөх ямар ч боломжгүй. За тийм ч учраас дэлхийн засгийн газар за эдний эзэнт гүрний эсрэг үйл ажиллагаа хийх нь тодорхой болсон. Тийм ч учраас одоо манай энэхүү эзэнт гүрний
Хаан Рюм маань одоо дэлхийн засгийн газарт дайн зарлагаас өөр ямар ч өөр арга сонголт үлдээгүй гэсэн. За тэгээд дэлхийн засгийн газар яасан бэ гэхээр байна штэ. За ерөнхийдөө та нар бол одоо төлбөрөө төлж чадахгүй болсон. Тийм учраас бид бүгдэд одоо өөрсдийн эзэнт гүрнээс мянган ширхэг боол гаргаж өг гэж одоо шаардлага тавьсан байна. Харин Рюм хундажийн хувьд бол за дэлхийн засгийн газарт одоо за тэр дундаа Марикиост одоо боолоор очно гэдэг бол өөрөө үхлээс 7 дор зүйл юм. Тийм учраас яасан ч энэхүү зүйлийг зөвшөөрж болохгүй. За тийм ч учраас энэхүү дайн эхэлж за Сперия болон Дэлхийн засгийн газар хоёрын тулаан эхэлсэн гэсэн. За ямар ч үсэн Сперия руу Дэлхийн засгийн газар ирэх гэж 2 сарын хугацааг бол зарцуулна. Тийм ч учраас за Спериагийн хувьд бол энэ бэлтгэл хийх боломж олцсон гэсэн. За тэгээд энэхүү эзэнт гүрний одоо ард иргэдийг Брук өөрийнх нь зүгээс одоо хөгжмөн дэмжихийн тулд за нэгэн төрлийн дуу муу зохиогоод айгүй тийм гоё дуу хөөртэй манга болсон байна. Тэгээд манга уншиж байгаа хүмүүсийн хувьд бол одоо ямар дуу болох юм бид нар мэдэх боломж. Гэхдээ удахгүй гарах анимын дээр яг энэхүү хэсгүүдийн дуу болон дүрсний хэсгийг дахин дахин сонсохыг бол би тэгсэн ядан хүлээж байгаа гэдэгт бас итгэлтэй байна. За нэгэн талтай эхэлсэн үед Брукийн хувьд бол за дэлхийн засгийн газар болон Мариноттой хамт дайтааж яг тултгаас өөр сонголт үлдээгүй. За тэгээд хааны ордонд руу дайралт орж ирлээ гэсэн сургаар за Брүк бол за хааныгаа аврах гэж бушуухан хааны ордонд руу орж ирэх үед за тэр үед нь Шүри за аавыгаа одоо тэр чигт нь хороож алаад газар хэвтүүлчихсэн дүр зургийг харагдах болно. Энэ үед бид нар Шүрийг анх удаага бид нар Иймүгийн одоо түүний биед орсон хэлбэрээр харж болно. Харин энэ үед хааны суудал дээр хэн суусан байгаа вэ бид нар сайн анзаарч харах юм. Мен Майер Гуро хэмэх нэртэй шинэхэн дүр гарч ирнэ. Брукийн хувьд бол одоо амьгүй болж хааныг одоо тэрч аваад за түүнд эмнэлгийн тусламж яаралтай хэрэгтэй байна. Тэр бол маш хүнд одоо шархацсан байна. Би түүнд нэг аврах хэрэгтэй биг бор одоо амьд байх ёстой гэсэн байдлаар одоо түүнд маш их харамсаж буугаар харагд. Харин яг энэхүү үед Шүри за Рюн бол гарцаагүй үхсэн гэдгийг өөрт нь сануулж өгнө. Брукийн хувьд бол ямар нэгэн төрлийн хариулт авах хүсэл Шүригээс чи яагаад энэ зүйлийг хийсэн юм бэ? Энэ бүх зүйл юунаас болсон юм бэ? Гэж асуудал Шүүригийн хувьд бол би үргэлжил дэлхийн язгууртан байсан юм байна. Харин Шүүригийн хувьд бол аавыгаа гүтгэн. За тэр хүн бол хаан байх эрхгүй хүн. За түүний хүсэлтийг дэлхийн засгийн газрын хүсэлтийг биелүүлэх боломж байсан ч гэсэн тэр үнийг биелүүлээг. Оронд нь их нутгаа одоо ямар нэгэн сүрсэн газар болохыг хүссэн хэмээн одоо түүнд хандж хэлнэ. Гэтэл яг энэ үед Сент Майер, Мен Майер Горо хэмээх нэртэй дүр нь за яриг таслан Брукийн урдаас харна. Би чамайг харлаа. Чи Кандилигийн сурагчдын нэг байна. Чи надтай ойртох ямар ч эрх байхгүй гэж хэлээд хоёр өөр нүд болох Шүридийн мангар ижилхэн нэг нүдийг харуулах болно. За тэгээд Шүүригийн одоо жинхэнэ аав нь болох Мен Майер Горо хэмэх нэртэй дүр нь өөрийнх нь нүд нь охинтойгоо ижилхэн байгааг харж баталж за Шүүригийн жинхэнэ аав болж хуурсан юм байна. За үүнээс хойш бол одоо Мен Майер Гунко гэдэг нэртэйгээр одоо One Piece-ийн зохиол дотор танилцуулагдаж яваад байгаа Шүри Гунко хоёр гэдэг маань нэг хүмүүс болж таарж байгаа юм байна л. За тэгээд Шүригийн хувьд бол одоо үүнээс хойш илүү дут үг сонсохыг хүсээгүй. Тийм учраас Брукийг нэг мөсөн цааш нь харуулхад духан дунд нь сэлмээ зоогоод өөрийн төрсөн эцэг болох Меймайер Горотогоо цуг энэ газараас явхад за Брук ухаан алдаас сэржсэн байдаг. За хүн болон хараа шоконд орсон баг юм. За Commander гэдэг ерөөдөө өөрийг нь энэ улсын одоо жанжин мэтэр хүмүүс хүлэн зөвшөөрдөг шүү дээ. Тэгээ командер бол ингээд ухаан алдсан байдалтаар маш олон хоног энд байлаа. Тэгээ таныг бид нар ингээд бараг л өгчлээ гэж сансан байсан. Гэртээ та маш адтайгаар за таны яг үннийг хэлэхэд цусны одоо системийг чинь оноогүй, цусны даралтын цэгүүдийг чинь өрөөсөн оноогүй. Та баг зэрэг цус хаалцсан. Та дээр нь нэмээд амьд үлдсэн байна гэж хэлээд бид нэр үнэхээр их баяртай байна гэж хэлсэн байдаг. За үүнээс хойш бол бид нар Брукийн толгой дотор байгаа энэхүү сорив ямар учиртай гэдгийг ойлгосон байдаг. Харин Брукийн хувьд бол маш том гарц хохирол болж за энэхүү газрын хувьд өөрийнх нь төрсөн нутаг нь өөрөө бараг л ямар ч одоо хүн амьдрах боломжгүй улс болж хувираад Брук толгойдоо маш том сорив аваад өөрийнх нь хамгийн хүндэлж байдаг байсан хааныгаа алдсан байгаа гэдгийг нь бид бүгд маш сонирхолтойгоор энэ зохиол цаашаа үргэлжлэх байх. За Брукийн back story-тэй цугийн Сперия хэмэх нэртэй эзэнт гүрэн бол дахиж байхгүй болсон. Энэ түүхэнд одоо ямар ч харагдаагүй одоо эзэнт гүр болж хувирсан байгаа. За үүний дараагаар бид бүгдний мэдэх Брукийн түүх бол одоо 52 жилийн дараагаар за Rumber Pirate буюу одоо Rumber хэмэх нэртэй хөгжмийн далайн дээрэмчдийн бас бүлэгт дэлснээр гарч ирэх баг. За тэдний одоо бүлгийнхэн бол ерөөхдөө далайн дээрэмчдийн бүлэглэл нь өөрсдийн гэсэн одоо хөгжимчдөөс бүрдсэн далайн дээрэмчдийн бүлэглэл тэгээ West Blue-д буюу өөрийнх нь байсан газартаа л байсаар байсан юм шиг байгаа юм. Ингээ тэгээ үргэлжлүүлээд эндээс бас нэг сонирхолтой ганц хоёр юм дурдаж өгөх юм нь өөрөө за Рожерыг Руки гэж хардаг байсан хүн шүү дээ. Ер нь бол Брук чинь өөрөө бүр маш хөгшин дүр.
За тэрнийг бас нэг ганц хоёр дурдаад өгье. За тэгээ та бүгдэд таалагдлаа гэвэл би яг эндээс хойшоо Брүүкийн түүхийг бас цааш нь оруулж болох юм. Харин яг энэ түүхийн бас тийм сонирхолтой хэсгүүдийг ярилцах юм бол одоо энэ Мен Майер Горо хэмээх нэртэй энэхүү дүр маань өөрөө бас их сонирхолтой. За Мен Майер гэдэг энэхүү одоо удмынх нь хүмүүст нь бол ямар нэгэн төрлийн чадвар байдаг. Энэхүү чадварыг ганцхан Авик нь хийж чадсан хүн Гүнко гэдгээр нь бид нарт бас танилцуулж өгсөн байгаа. Тэгээ түрүүн гарч байсан одоо мафийн бүлэглэл гэж яриад байгаа бүлэглэл яг ямар учиртай дүрүүд үү, зохиол дээр яг цаашдаа яаж оролцох гээд байсан. Тэгээ Сперия хэмээх нэртэй эзэнт гүрний уналтанд яг юу нөлөөлөв? Яаж явж байгаа журны Мейн Майерын охин болох Гүнко маань явж явж энэ Сперия эзэнт гүрний одоо ганц гүнж бүсгүйгээр бас томилогдчихсан байв. За тэгээ Брукийн хувьд бол жоохон байхаас нь хойш түүнийг харж байсан. Түүний ээж нь хүртэл тодорхой байсан дүрүүд нь яаж яваад зохиолын төгсгөлд яг ийшээ ороод ирсэн гэдэг маш сонирхолтой байна. За тэгээ та бүгдээ өшөө илүү таамаг болон эсвэл яг иймэрхүү юм болсон болов уу гэж бодсон юм байл. Комент хэсгийг сайхан дурдаад өгье. За тэгээ энэхүү бичлэгийг энэ хүртэл үзэж сууж байгаа та бүгдэд үнэхээр их баярлалаа. Дараа уулзцгаая. Түр баяртай залуусаа.